Сэтгүүлч Өнөр цэцгийн шүүхэд дуудагдсан 5 хэрэг. Нийслэлийн прокурорын газраас сэтгүүлч Өнөр цэцгийг 5 зүйл ангиар яллаж шүүхэд шилжүүлсэн байна. 1. Төрийн нууцыг хууль бусаар олж авах. Түүнийг төрийн нууцад хамаарах мэдээ баримт эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан гэж үзжээ. Энэ үйлдэл нь эх орноосоо урах гэмт хэргийн шинжгүй бол 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ялтай юм байна. 2. Мөнгө угаах. Түүнийг гэмт хэрэг хийж олсон мөнгө гэдгийг мэдсээрэж авч эзэмшсэн, ашигласан, их усүрийг нь нуунд алдалсан гэж үзжээ. Уг зүйл анги нь 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийдэгдэх юм байна. 3. Татвар төлөхөөс зайлсхийх. Түүнийг татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэж үзжээ. Энэхүү зүйл ангид 451-ээс 5401 нэгштэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийдэгнэ. 4. Худал мэдээлэл тараах. Түүнийг 6 хүний нэр төр, алдар хүнд болон шүүх байгууллагын ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэж үзжээ. Уг зүйл ангид 451-ээс 1300 нэгштэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийдэгнэ. 5. Хувь хүний нууцыг задруулах. Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрлгүйгээр задруулахдаа цахим сүлжээ ашигласан гэж түүний үзжээ. Уг зүйл ангид 1351-ээс 100000 нэгштэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэн. Түүнийг нийслэлийн прокурорын газраас ийм 5 хэрэгт яллаж Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.